Орхон аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтарсан багийн гишүүдийг чадахжуулах сургалт боллоо. Тус гишүүдийг чадахжуулснаар цооштой хаалганы цаана гэмт хэргийн хүчирхийлэлд өртөж байгаа болон үйлдэж байгаа хүмүүсийг соён гэгээрүүлэх, зөрчил үүсэх шалтгаан нөхцөл хүчин зүйлсийг тогтоон илрүүлэх ач холбогдолтой байна. Орхон аймгийн хэмжээнд он гарсаар 130 гаруй иргэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн гэмт хэрэгт шалгагдаад байгаа юм. Уг тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад хэрэг 27.3%-аар гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 32.5%-аар өссөн үзүүлэлттэй байна. За манай байгууллагаас бол хамтарсан багийн гишүүд болгоны хэсгийн байцаагч нар бүгдээрээ бүх байцаагч нар бол оролцож байна. За энэ удаагийн сургалтын дээр бол шүүхийн тамгын газраас эвлэрүүлэн зуршлагчийг оруулж байгаа маань нэлээд онцлог болж байгаа. Яагаад онцлог гэж байгаа бол гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг цагдаа байгууллага шалгаад шүүх рүү шилжүүлдэг тийм үү? Шүүх рүү шилжүүлэхийн хажуугаар бас нөгөө гэр бүлийн таагүй харилцаанаас болоод гэр бүлийн саллалтын асуудал нэлээдгүй өндөр байдаг учраас эвлэрүүлэн зуршлагчаараа бас нөгөө сургалтыг оруулж байгаа нь онцлог асуудал болж байгаа гэж. Орхон аймгийн хэмжээнд өнгөрсөн жилүүдэд дунджаар 600-аас 700 иргэн салах өргөдлөө Орхон аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өгдөг байсан бол энэ тоо энэ жилийн эхний 5 сарын байдлаар 400 иргэн хандаад байгаа юм. Насны хувьд 23-аас 35 хүртэл 5-6 жил тийм. Тэгээд тэрнээс дээш тэтгэврт гарсан 50-аас дээш насныхан ч одоо гэр бүл цэцлэх хүртэл орж ирж байна. 100 гараад 5 сарын байдлаар 400 гэд гарсан байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө одоо 2020 онд 700-800 өргөдөл авч шийдвэрлэдэг байхгүй юу. За үүний гэр бүл цэцлэлт нь бол 250 гэдэг ингээд ялгаад үзэх юм бол гэр бүл нь бол 250-аас 300-ийн хооронд ийм өргөдөл орж ирдэг байгаа. За тэгээ 200-аас 350 орж ирсэн гэр бүлийн 30-40 гэдэг ингээд эвлэрсэн тоон айгу бага байдаг. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг удаагийн зодоонуудын биш, нэг удаагийн таарамжгүй харилцаа биш тийм ээ. Энэ давтамжтайгаар явсаар ерөөсөө шийдлэн салах юмаа гэдэг шүүхтэр ирж байгаа хүний сэтгэл зүйг бол нэг үйлдэл хийгээд эвлэрүүлэх хэмжээ бол биш байхгүй юу тийм ээ. Тэгэхээр одоо нөгөө эвлэрж байгаа нь 10-20 гэж бага гэж болохгүйгээр хамгийн гол нь чанартайгаар эргэж шүүхийн хаалгадахгүйгээр байх гэлтэр хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт тийм л ажиллагаа хийж байгаа. Нэг нийгмийн ажилтан нэг кейс сургалт арга хэмжээнд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтарсан багийн 200 орчим хүн оролцлоо. За мэдээж хүчирхийлэл одоо хаана байна? Хүчирхийллийн уг үндэс нь юу вэ? Яаж урьдчилан сэргийлэх гэдэг зүйл дээр олон бас сэтгэл судлаач хүмүүсийн одоо бас лекцийг сонсож байна. Мэдээж энэ бол эцсийн үр дүнд нь бол тухайн байгууллага дээр нь хүчирхийлэгчгүй байгаасаа, хүчирхийлэлд өртөхгүй байгаасаа гэдэг л ийм л зорилго. Тэгээ сумын иргэдийн хурлын бас гол үндсэн чиглэл бол энэ гэмтэрээс урьдчилан сэргийлэх зохион байгуулах ёстой. Тэгээд одоо хуулийн өрөөнд зохион байгуулж байгаа сургалтанд оролцож байгаад их баяртай. За манай сурагч багш нар их чадварлаг, маш олон талын туршлагатай, судалгаатай олон үйлдэлүүдийг тавьж байна. Тэгээд энэ одоо сууж байгаа, оролцож байгаа бүхэл хүмүүс салбартаа энэ одоо өнөөдрийн сургалтын үр дүнг гаргаж манай одоо сургууль, баг, цагдаагийн газар тодорхой одоо байгууллагууд хамтарч одоо хүчирхийлэлд өртсөн хөнгүү байх талаас нь донцгой анхаарч ажиллах ёстой. За бид нар бол мэдээж одоо 30 гаруй мянган өрхтөө манай Орхон аймаг. Гэхдээ аль ханны цаана хинд одоо хашгираа одоо тэ хүчирхийлэлд өртөж байгааг бол бид мэдэх боломжгүй. Гэр бүлийн хүчирхийлэл ер нь их нуугдмал байдаг. Мэдээж гэр бүлийн хүнийхээ болон өөрийнхөө амьдралыг бусдад муухайгаар харагдуулахгүй төлөө бол бас ийм үйлдэл хийдэг баха гэж бодож байна. Тэгээд сургалт бол цаг үе болсон сайн ажил боллоо гэж бодож байгаа. Нэг нийгмийн ажилтан нэг одоо өрхийн амьдралтай юм уу эсвэл нэг одоо иргэний амьдралтай ингэж уялдаж ингэж яг үйл ажиллагаагаа чиглүүлж гол цэгээ болгож ингэж явах юм бол бодит үр дүн гарах юмаа гэж үзсний хүрээнд энэхүү ажлыг төлөвлөж явуулж байгаа. За өнөөдрийн энэхүү сургалт бол өөрөө бүрэн бүрэлдэхүүнээр их өргөн сар хүрээтэй. Төрийн одоо анхан шатны нэгжлэр ажиллаж байгаа хамтарсан багууд гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд мөн одоо сургуулийн нийгмийн ажилтнууд, хүүхэд төлөвшлийн ажилтнууд, сэтгэл зүйчдийн хоорондын одоо хамтын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр энэхүү сургалтыг бол зохион байгуулж ажиллаж байгаа. Эндээс гарах үр дүн бол тодорхой хэмжээнд орон нутагт гарч байгаа гэмтэрэг зөрчил бол буурах үзүүлэлтүүд бол гарч ирэх байх гэж харж байгаа. Тэгээ ийм чиглэлээр одоо энэхүү сургалтыг зохион байгуулж ажиллаж байгаа маа.
Гэрлэлтэд цуцлуулахаар өргөдөл өгсөн нийт иргэдийг насны ангиллаар авч үзвэл 5-аас дээш жил амьдарсан 23-аас 35 насны залуус дийлэнх хувийг эзэлж байна. Мөн 50-аас дээш насныхан ч мөн адил гэрлэлтэд цуцлуулах өргөдөл гаргадаг гэдгийг албаны хүн онцолж байна.